Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Цоны сайхан өдрийн мэндэ. Ямар тааш та хэдэд дэндүү сонирхолтой соо шин кино яриад бий. Окей. Нэр нь штэ. Excel. Юу гэдэг юм бол та мэдэх юм. За мэдэх. Эдитер киноны нэрийг харуулчаарай. За тэгэхээр хийдэг зан үйлээ бүгд мэдж байгаа тул олон долоо юм шалжгалгүй шууд л ерөөсө шагаад орсон дээр болов гэж бодно. Өш. Яг энэ бичлэгийг үзэж байгаа чи. Тийм ээ чи. Манай үндсэн сувг дахиад YouTube-ийн ганц сувг руу ажигдсан тул хэдүүлээ одоо энэ сувг дээр дардаг юм дараад мөн Telegram сувг руу нэгдээд ойрхон холбоо солбоотой байж болохоор болсон шүү. Окей. Манай үсэн тэнд хэдийнэ 11,000 гуулаа болсон учраас заримдаа тэнд ганц нэг бичлэгээ шийдэж байх болохоор description дээр байрлах линкээр дэгдэж ороод ирсэн. За. Бичлэг рүү орцгоё. Тэгэхээр нүдэн дулаахан шаргалус тэмхтэй хөөрхөн борхон хүүтэй санжилтай. Тэгэл нардаг өдөр нам сайдлага гадуур суугаалаа ээжхүү хоёрын цаг магаас сууж байсан чинь тэнгэрт нэг нисдэг дэрэг шааж явах юм аа. Гайхал харсан чинь гинэт хуучны сэрэгт байсан дурсамжууд нүдэнд нь тодроод л та. Хажууд явж байсан хамаагүй хүнийг барьж аваад дэлб зодоод хайждаг шүү. Угийн уу ухаан мэдрэлээ алдаад байдаг юм л та. Би юу хийчвэ гэлээ мороод алхаж байхад гэртээ ирэл учиргүй кикбоксинг дасгалаа хийчээд хүүгийнхээ гарт ирээс алтгуулчаал хамт өөр нутг руу явах гэж байсан юм уу яасан тэгсэн утсанд нь Афганистанд болсон хэргийг мартаар энэ гэсэн бичлэг ирдэг юм байна. Яац ч юм байгаа мэдэхгүй. Элчингийн байранд шагаад орчих шиг боллоо. Бөө харавал хамгаалал чалгалж шүүлгээр явж байгаад ашгүйнийг сандалны бараа харлаа. Тэгсэн муу монд ямар ч хөдөлгөөнтэй юм. Ийш тийшээ үсэр цогчоод байхаар нь хүүхдийн тоглоомын өрөөнд үлдээчээд ганц боргол гударчих санаатай яваад ирсэн чинь нөгөө банд байхгүй. Болон тохой самраал хайгаал байжаа баруунуудаараа харсан ч байхгүй зүүнүүдээрээ харсан ч байхгүй. Сааста яг айн шити хөдлөх гэж бачимдсан чинь цагдаа нар чирнэ. Том хүн байж яах гэж хүүхдээ ганцаараа нэрхсэн юм бэ? Чиний буруу байж тээ энтергээд хаалгаадаг. Нэг сахалтай нөхөр гарч ирээд энэ цагдаа залуу хүүг чинь хайхад туслана. Гэл ийш тийш тойруулаад байдаг юм байна. Тэгсэн ихчийн өвчөө хөдлөөд энд нэг эрэгтэй эмэгтэй хоёр цүнх солилцож байгааг би харсан. Тэгээд над руу аймаар эвгүй хараа шахаад байсан. Эйг бол манай хүүг аваад явцсан байх үү? Гэл элдв досоо санаа дэвшүүлээд хий айж өгнө. Юу ч ярьсан миний хүү яасан бэ? Гэт бүр сисима болох нь холгүй. Энэ хүүхэн Афганд ажиллагаанд оролцож байснаа да. Тэгсэн одоо наад газараасаа гар маргээ тушаал ирсэн чи хүүгүүгээр хаашаач явахгүйгээ зогтож байх гэд нөгөө эрийг бүр шанаадаж барай төвдөлт. Эргүүдэд суухаар яр шиг эндээс арган зайлаад хүүгээ хай. Гараад хайгаад явах юм дээр илэрээд яагаад намайг энэ өрөөнд хориод байгаа юм бэ? Гэд гэлс үсээ шовтарч хаяад худлаа бичиг өрөнд гаргаж яваад нөгөө хүүхдийн өрөөнд орсон чи хүүгийнх нь тоглоом нь яг байна шүү. Нөгөө нэг эвгүүгээд байсан хаалганых нь тэнд очиол цонхоор шууд гараад гүүр мүр юу байдгийг авирчулах бүх газараар үсрээл авираа шааж өглөө. Тэгээд нэг бүтэлтэй явж байгаад үсрээ шаажигс байхгүй. Шат мөр гэж унахтаа мөрөө эвгүй болгоод. Тэгээд харсан чинь нэг тээврээс нь ордог цонх байхаар нь балбаж хагалж ороод яадаг ч өрөө юм хүүгээ бас хайж явж шүлсээ аяад үсэрсэн зүг рүү шааж явсан. Нэг хүүхэнтэй тараад шууд гэрлөө ороод цүнх савыг нь ухаж дөнгөхөд жоохон хүүхэд харсноо энтергээ шаасан чинь нөгөө хүүхний цүнхнээс баахан үнд дэдлэл гараад ирдэг. Гаднаас нэг хүн сөргөлтөөр оруулж ирсэн чинь азуулж нэг хүүхэн намайг дээрлэхэд байна гэж хэлсэн ч байшгүй. Чи юун хүү хайгаад байгаа юм бэ гэд чухам яриа өрнүүлсэн чинь эндээс бас хамаагүй гарч болохгүй. Өрөөндөө саадуулж байгаа хүүхэн юм уу хайшаа юм. Юу ч болоод байгаа мэдэхгүй. Чи намайг эндээс гарах, би чамайг хөөгч нь олоход туслая. Ухааны юм тохиролцоол гарцгаадаг юм байна. Энийг ч одоо хүн зодохын өвчтөй байна гэж байх вэ? Коридор талгаж явсан цагдааг өчргүү очоод өчөөд мушгаад шагавлах шиг байна. Тэгчээд бас гавлаад байгаа маа. Төлхөр мөлхөрийн хуу хамаа цаашгаа явлаа. Гэн өнгөрсөн баларсан амьдрал нь нүднийх нь үзүр сүйтгэн дээрээ хэсэг манарч гайхаж байгаад зориг шулуудаад хүүхдээ агуулахаар хайгаад явлаа да.
Хоёр стач Америкийн консулын байрны дотор Мариотод байгаа юм байна штэ. Чи хүүгээ энд байсан гэж хий төсөөдөд байгаа мó? Гэ шааж шүү сүулдэ хэрэлдээд би хүүгээ хаад. Үгүй би эндээс гарна энэ гэж хуцаж байх хооронд нь цэвэрлэгээний хүмүүс шиг дүрээсгэж худал шааж орж ирсэн хоёр нөхөртэй учиргүй нэгнээ үйлцэлцээд эхэллээ шүү. Эмгэлтгүй барьж аваа шанаадахын чулуудахын мэдэхгүй. Бис та нүд хальтрам зодон дундаа хэсэг илэрч байгаад дэлгэв зодолтоод манай пүүжэ шиг бочкины тагаар нэг нь хусаад нөгөөхтөө жэтлигийн кунфугийн дүрмээр хусалцж байгаад нөгөө сахалтай эрэхтэйгээр мэдээ алдуулагч тариулаад ухаан балартаад яваад өглөө. Хүүдий зүүдэндээ ястаа нөхөртөгөө хийсэн тэр нэгэн халуухан үйлдэл хүүхэд мөнхөд гээд бүгдийг хараад яг 50-ийн даваан дээр эмнэлгийн орон дээр сэрээшсэн. Бүр хөлөөлж мөлүүлцөө. Юу эст хоёр гончтой хүмүүс заа яасан гайгүй юу гэж яах шиг. Аалан шүү эста. Бүр хөөе та Афган тулдаж явснаас хойш толгойд ирэхэнд асуудалтай болсон байл та хөө. Таны энэ байранд танилцсан гэдэг байгаа Ирина гэд хүүхэн Иринаач гэдэг юм байна. Ер нь та эвгүй ээ шүү. Ясаар л та энэ байрлагад ганцаараа орж ирсэн байна. Хүмүүтэйгээ орж ирээгүй шүү гэшээс. Бичлэг үзсэн чинь нэрээ ганцаараа яваад юмтай харьцаад байх юм. Ирина Марина хажууд нь бас байхгүй. Ерөөсөө бүх юмыг ганцаараа хийгээд яваад байсан болж таарлаа шүү. Байхгүй илэр шээс. Унтаа зэрэхээр зүгээр болох болов гişээс. Нэг сэрсэн нөгөө Ирина ч хамаг хүлээсийг тайлаад ястаа. Одоо шай хоёул дахиад ирэлдэггүй найз гэж шүү. Чи бодит хүм мөн үү гэж авсаа өдөөсөн. Мөн намайг Ирина гэдгүү би өөр нэртэй. Би Белорусын чинэлэг айл явах манай гэр бүр амар том хэрэгээс болоод асуудалд орсон. Одоо миний ардаас алах гээд хайж байгаа болохоор би дүрээ хувирга зогтож аваад бас нэг гажиг нөхөртөө таарцсан. Тэр нэг цүнх солилцоод байсан эвгүй гаруудын цүнхийг олоод авцсан. Бараг хүүхдээ энэ цүнхээр баруун зүүнээрээ солилцсон гэж цагдаанараас зугатаад бужигнсан олон хүмүүс тунд уусаал нуугдж тоглож байгаад нэг өдөрлөгөө өрөөнд орж ирээд жоохон амс хийлээ. Ер нь би өмнөх амьдралаа санаад байдаг болохоор нэг юм уудаг юм. Айгуул би хүүхдээ авчраггүй яах вэ? Тэдний зөвбөл яана гэсэн чинь шааж байгаамаа. Манай хуучин найзлаа намайг бас хийгээгүй юм хийсэн болгон шахсаар гад бүр сүулдэ би итгэдэг өвчтэй болцсон байлаа. Тэрнтэй л адилхан. Энэ болт чамайг муухай зүйлээс хамгаална гэдэг. Ста бөөн ажилтай байж буу халаа шагаад байх ёо. Зя. Миний хоёр дуу гуцж бай. Цаашаа үргэлжлүүлье. Ийм цүнх харлаа. Эзэн нь нэрээ хэлээд аваарай гэд байрны группээр зар оруулсан байсан чинь нэг хүн өтөр дөргөө уулзъя гэд дотор явхаараа бариг дах гээд байхаар нь дээврээр шааж үзлээ. Болж шүү. Баахан хүнтэй олонний газар салаа суудсан. Нэг залуу ирснээр дотор нь хард амигтай цүнхийг өгч үз. Би өгч нь хаануугаа хайлцсан энэ гэж унжигаад байхаар нь за чи инженер хүн юм бол надад энэ газрын дотоод сүлжээр орох нууцыг олж өг. Би тэгвэл цүнхийг ч өгнө гэд тохиролцлоо. Байжгаад 0 дуулцахаар болоо сууж байсан чинь нөгөө сахалтай нөхөр хоол хийх гээд хүүхэдтэйгээ ороод ирж шүү. Гэнтхэн бүх камер сигналгүй болоод цагийн дотор бүх ажлаа амжуулаарай гэж газрын зураг тохироог тааруулсан түлхүүр хоёр өгөөс хариуд нь нэг шанаадаа шаад юм да. Энэ бүр хүн цохихын донтой хоёр өөхөө. Тавхаагаараа газар алгацсаар байгаад нөгөө хар цагдаагийн өрөөнд ороод ирсэн. Ухаж болох бүх юмыг нухаа шааж байтал. Харин өөртөө чаадалж байсан мэйлнүүд нь хадгалаастай. Хүрээд ирээч мөрөөч гэж чаадалсан хүн энэ байж таардаг. Тэр мэйл нэг үл таних хүүхэн рүү форвард хийцэн. Өөрт нэг учир битүүлэг мэйл ирж байхад нь тоохгүй хайцсан байсан чинь мань сахалтай нөхрийн бичлэг байж. Тэгсэн биз та энэ сахалтай хүн чинь хүүхнийг дуудаж авчираад одж байгаад нухах зоригтой байсныг зэрэг цагдаагаар явсан буруу гарын нөхөр байж. Тэрнтэй юмэрээ суугаад байгаа хүнийг хардаа гэсэн харагддаггүй. За эсэсгээд явуулъя гэд гялс нөгөө бичлэгээ хуулж аваад нөхрийг нэг шаачаа зугтдаг юм байна. Зогтохгүй гიშхгүй өөрөө газар бараг үлдсэнгүй та зарн гараа дээвэр дээр нь гарцсан. Нөгөө ээсэс нь ирэхээр нь харсан чинь Афганд алалцаж явахт нь бараг л үгцэн байсан эсрэг талын дайсны гар байдаг юм байна. Харснаа буцаад явах хэрэгтэй байна гэж шат. Хуцаад байгаа чи. Одоо очвол асуулна штэ хоёулаа гэд учраач мэдэхгүй мань хийж гайхаад ардаас нь юу ч гэсэн дагаад явлаа шүү. Мэйл зээл хамаг юм ухуулснаа мэдээд ёрын авгааг олж авна гэж шийднэ мань нэр. Нөгөө хоёрын тгсэн агуулгах дотор дахиад орцсон. Эндээс гардаг ачаанд чи суугаад эсэм минь зайлж үз. Би эндих булангараа өөрөө зохицуулна. Чи хангалттай над тус бол. Одоо миний амьдралаас тонилж үз. Хөөрхөн шүү гэж хүмүүсийг саатуулж ингээд машин тэрэг гулгай шагаа зогтож байгаа хооронд нь нөгөөх нь ашгүй ачааны машин руу огол үсрээд орчлоо. Шүтгэр аваг. Машинтайгаа холбороод унчаар нь буудуулж өгөхөөс өмнө зогтаад эцэс төгсгөлгүй эр хүүснүүдтэй жинхэнэ эрэмээ үзэлцэж зогсоо зайгүй батралцаж авалцаж одоо юу гэдэг бамбиралдаж нэг юм амьсгаа авъя гэсэн чи балаа австаа гарч ирснээ усан чивүүлэх гэж үзэж шүү.
Худлаа живцэн дөрөв зүйлж байгаа. Сэлээ зугтж гараад бястаг бүр байхгүй болсон балбаад хүүг минь гаргаж өг харацаа гэд буу тулгаж байгаад ашхүүнийг амар нь хүүн амьд байгаа гэдгийг хэлүүлж мэддэг юм. Бид нар руу дайрсан бистата чи бас хамсаатай бидтэй. Яг гэж энэ бүгдийг хийсэн харлаа ланчиг бай хуцалгүй хүүхэд гаргаж өг гэсэн чинь манай хүмүүс одоохон аваад ирнэ энэ төр гэл. Ста дараад байхаар нэг цэвэрлэгчийн хувцолоо шаачаад нөгөө нэг өрөөр нь орох гэж төөрдөг байшин шиг тэнүүчилж нэг өрөөнд ороод юу ч найруулад байгаа юм. Найрка хийгээ сууж байгаад май гал тавиад дэлбэлчтэй. 9 шидэн бүрдсэн бүр тесрэх бөмбөг зохион бүтээч энэ төр гард орох материалаар шүү дээ. Тэгээд явж байгаад нөгөө сахалтын хүүхдийн байгаа өрөөг олж аваад хамт сима сексхэрүүстэй дарима алтан загас гэж шааж байсан чи аав нэрээ сандарцсан бүр охиныг нь яаж ч юм бэлээ гэд. Үнэхээр ингэж хариу барихгүй лайтэг хүлэг угаасаа хүүхдийг нь гаргаж өгөхгүй шантаашлаа шаагаад дугццэг мааш юмсан та. Тийм хэцүү царайлаад байхаарна хүүхдийнх нь өрөөнд ороод нам суучихгүй яхавд. Адилтай бол адилтай. Хүүхд авчирл угаасаа гарахгүйлаа. Гүрийж угаад хүүгээ олж аваад энэ чатгарлаас гарна. Ухааны бодоод байж байсан хөөх охин бүр даарч марцсан байхаар бас алин жаахан мамуг гэд хөнжлөөр хучаад эхийн сэтгэл үнэтүүлээд байж байсан чинь нөгөө бас нэг балиар авгаа байсан да. Тэр ирсэн. Хив болоод байгаа юм бэ гэхээр наад сахалтай стач урагч авилгал авч эсрэг талд хүчин зүтгэсэн 8 хүний амнасыг бүрлгсэн хогийн хулгайч гэд хэлээ ажил. Нөгөөх нь бүр ялаам юу гинэ энэ бүхий ямаргүй байла гэд оюуг цаашаа хой. Мөчөг тавихгүй байхаар нь ярихчгүй гэд гүрийгээд ирээ суучлаа шүү. За хүүхдийг чинь өгье. Гэхээр заа маа гэд нөгөө охин гаргах штеп байна. Тэгээд өөрөө гарахгүй. Нөгөө сахалтыг оруулж ирж угаад нүрээ харж ярих гэсэн юм байна. Миний хүүхдийг ээжд минь хөргөж өгнө гэж амлаа. Бид хоёрыг эндээс яваал гэсэн чи гүйлэгч барьж аваа шидчихдээ. Би чамайг өстө ийм чанга юм гэж мэдсэнгүй. Тэгсэн хой энэ өрөөнд орж ирэх хүртэлх бүх үйл ажиллагааг алсаас ажиглаад контролдож байсан байвал яах вэ? Бузар булаа хэрэгэ нуун дарагдуулахын тулд хүүг нь хулгайлаад болоогүй маний мэгтэн гэдсрөө буудаа шаасан. Тэгснээ өөрөө тэр хүүхэнд буудуулсан болж үжиглээд өрөөнөөс хохирогчийн дүртэй гарч ин тэр. Яарч чаггүй. Афганд тусгай ажиллагаа гүйцэлдүүлж яваад бас яг буудуулаад манараад байжсэн төвхтэй юм байна. Нөхөр нь бас хамт байсан. Тэгээд нүдэн дээр нь буудуулаад алуулчихжээ л дээ зайлуул. Тэрийгээ бас нүдэндээ хараад бүр хажуудаа байгаагаар харж мараад хэцүүддэг юм оо. Тэгээд яг амьдралд бууж өгөх гээд байж басна. Ер шааша гэд арай ч очоод нөгөө хүүхдийн жижигхэн гар утсыг олж аваад ядж байхад гадаан дэлбэлэгчүүд зоогоод хүүхнийг бүр гаргаж ирж байгаад алах санаатай. Тэр жижиг утсан дээр гөлгийн хамаг яриаг бичээд авцсан байж азар. Яста яг хүүхдгийн даваан дээр хаалга онгойлгоод бузар яриаг нь захирал хүүхэнд сонсгоод амждаг юм. Нөгөө баруун гар хар залуу байдал биштэй дэрэнгүүд хомгүй зогтож энэ. Зяац байдал ойлгомжтой. Сахалтай залуугаасаа баригдах нь бат боллоо. Игчхүүд харин жаахан хэцүүхэн. Бараг сэхэнд орох гэдэг юм ааш. Ашгүй цагдаа нар хүүг нь хайж бүр шкафны арын өрөөнөөс олоод ээжд нь авчирсан байдаг юм аа. Ингээд бүх зүйл байранда орж ихч элдэв сэтгэл зүйн асуудлаас ангижрах замдаа бас ороод хүүтэйгээ жаргалтай тайван амьдэрдэг юм аа хөө. Бош хүүгийн үлгэр ингээд дууслаа. Баяртай хайртууд минь дараа уулзъя.